Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3 долгион дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахиад айлтгая. 7 нүрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчид радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоё уриатаагаар та сайн өдрөлөг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг одоо Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 8-ны пүрэв гарагийн та сайн өдрөлөг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагчаар Мөнх цэцгийн Дэвшин Баярнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар нэг тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэнэ гэсэн уриатаагаар Оширундраа ОМЗ банк бус санхүүгийн байгууллага за мөн Химор хөшгөний дэлгүүр хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр дурсамжаа хаваалцдаг өдрөө тийм ээ. За тэгээд өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань гэртээ цоожлогдоод үлддэг байсан мэн гэдэг сэдвээр дурсамжаа хаваалцах нь байна. Тэгэхээр ер нь бол дэх үед гэртээ цоожлогдоод үлддэг байсан одоо үеийнхээ учраас энэ тухайга дурсах нь байна. За тэгээд та манай шууд эфирийн утсаар холбогдож орж ирээд багада хизээ хэрхэн гэртээ цоорлогдож үлддэг байсан. За тэр үеийнхээ дурсамжийг хаваалцах нь байна. За миний хувьд бол би яг ингээ гэртээ цоорлогдоод үлдэжсэн нь ерөөсөө санахгүй байна. Би тэгтээ цэцэрлэгт явж үзээгүй л дээ. Тэгээ имээтэйгээл хоёлаа гэртээ байж идэг байсан. Тэгээд одоо миний имээдэд тус болж байгаа юм нэ штэ те. Коридорт нөгөө нэг гэрээ утас байдаг байсан. Гэтэ би тэр утсан дээр хүрэхгүй сандал тавиад гарч зогсож байгаад утас дуурахаар ингээд утас авдаг байсан. Тэгэнгүүт нөгөө нэг холын дуудлага муудлага гээд орж ирэнгүүт бүр нэгдүгээр орц морц руу тэгэл дээшээ 5 давхар мохор руу ингээд хүн дуудаж утсаар яриг гинэ гэд яриулдаг байсан. За тэгээд бас хаалганыхаа ийм замган дөвжөөтэй байсан. Тэгээ хаалганыхаа цоож нь одоо хөрөхгүй бас яг манад нэг юм коридорт нэг хүнд төмөр сандал байдаг гэсэндээ тэр сандлыг бас ингээл чирж ирж байгаа зогсож жоод хаалга онгоолгож өгдөг гэсэн хонх дуурахаар байж байгаараа хинбэ гэж асууж агаад хаалга онгоолгож өгдөг гэсэн. Тэгээд гэртээ ганцаараа имээтэйгээ үлддэг гэсэн учраас ганцаараа яриа л өөрөө өөртөө тоглоод байдаг тийм хүүхэд байсан. 5 хүүхэлдээ те. Тэгээ 5 хүүхэлдээ алтан шагаа, болор шагаа, мөнгө шагаа, хүрэл шагаа гэд баахан шагаатай нэр өгцөн. Тэгээд 5 хүүхэлдээгээ үлгийдөөл тэгэл айл гэрдэл ганцаараа тоглодог байсан. Тэгээд орой болохоор одоо нар жарахын алдад ч юм уу мэдгүй нар буухаар ч юм уу гадаа гаргадаг байсан юм уу сэрүүхэн болохоор гадаа гаргадаг байсан юм уу мэдгүй гадаа гарч бас найзуудтайгаа байрныхантайгаа их тоглодог байсан. Тэгээд цэцэрлэгт явж үзээг болохоор миний хүүхэд нас нэг тэгж л өнгөрсөн гэртээ эмээтэйгээ байдаг гэсэн. Тэрнээс биш ганцаараа ерөөсөө тэгж гэртээ цоорлогдож үлдэж үзээгүй. Тэгээд 24-ийн цэцэрлэгт явдаг хүүхдүүдийг өөрөө цэцэрлэгт явдаг мөртлөө амар өрөвддөг байсан. Тэгээд найзуудтайгаа ингээд ярихаар хаалбтан санд ингээд нөгөө цэцэрлэгт 24 цэцэрлэгт явдаг хүмүүс чинь гэртээ ирдэ штэ. Тэгээд тэд нартай ингээд гадаа тоглохоор амар их гэрээ сандаг, аав ээжигаа сандаг. Тэгээд аава ээж намайг аваач гэдэг дуулаад цонхон дээр ингээд байж идэг гэд ингээд ярингууд амар өрөвддөг байсан. Тэгээд цэцэрлэг яа ч муухай гэж боддог байсан. Тэгээд 24 цэцэрлэгт явдаг хүмүүсээс тийм юм сонсоол тэгэл цэцэрлэг муухай гэж боддог. Тэгээд би ерөөсөө цэцэрлэгт явж үзээгүй байжгаад 5 настайдаа уншиж бичиж сураад тэгээд 7 настайдаа сургуульд орж байсан. За ингээд манай шууд эфирийн утаас 77 38 83 утас маань нэгдлээ. Хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За тэгээд утсаар ярих дөрвөн соёлоо бас нэг сануулчих. Хэрв та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын айлгой байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа холбосон эсвэл чихвчээр ярьж байгаа, утасныхаа спикер дээр тавьсан ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээсээ салгаад радиогоо унтраагаад утсаар яриарай. За ингээд бүгд хамтдаа сайхан дурсамжаа авалцъя. Эхний сонсогч 8649 дугаартай сонсогчтой холбогдлоо. 8649. Эмжил радио энэ өдрийн баярлалаа. Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Хөтөлбөрийн гоё юм бэ. Өөртөө ашигтай яг сайн нэг хоёр удаа бүгдээ. За. Ихтэй тайлбарлах гэсэн тийм. Би бас багтээ алгангаан зохион болоход тайлбарлаад үлдсэн юм. За. Багтаартай би тавхарт. Тэгээд шингээ үйдэг байлаа. Тэгээд насаа артахаар айдаг байлаа. Хаалга нүгүүд үйлдэг гэж сүлдэг байлаа. Айхаа байлаа. За. Оны үйлчлэл гэрээхнийга соёлын мэд чунгуутлаа нэг дахин пост гаргаж үзтээ. Бүрүү. За.
Тэгээд тоглол нөгөө идэхээр нь буцаа форс хэрэггүй болчихсон. За. За, гарахын бол ойлгож байна. Яаж буцаж ордог гэсэн тэ нэг давхар чинь нэлээд өндөр штэ бас. Яаж ордог? За. Амар одоо тэр порцнууд харахаар амар жижиг юм яаж одорч ирсэн бэ? Хүлээ бүр ингээд хамаг юугаар ресторан зүтгэхгүй. Тэгэл хөдөө ингээд өсгийгээ тавилаад хамаг яа татвал болчихдаг. Энэ зөвлөхгүй тийм ахмалсан. За. Амараа бамсан шүү. Гой. Ингээд гой зүйлтэй албагддаг. За, албагдсан баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Баярлалаа. За, манай шат Фериотаас 77 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утгаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа гэртээ цоорлогдоод үлддэг байлаа гэдэг сэдвээр дурсамжаа хаваалцж байна. За, дараагийн сонсогч 99.8-тай дугаартай сонсогтой холбогдлоо. 99.8. Амжил радио. Байна уу? За, сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. Таныг сонсож байна. Сайн байна. За, сэдвээ сонсноо. Байна уу? Байна уу? Байна уу? За таныг сонсож байна. За бэлгээд хүмүүс энэ өдрийн мэнд баярлалаа. Хүүхдээ байхдаа би дарахных штэ. За. Дарахын тус тэгээ нөшин дарахын дэдэг гэсэн 5 давхар байсан. Наа жоохон багтчихэд нэг давхар дэдэг байсан. Тэгээ нэг давхарт дүүтэй гоёлоо тоожлох гэсэн нөө. Тэгээ гарахтаа бол гараа буучин орохтой нөө байрныхаа ахнарыг юу яаж байгаа тадах порц үе гэж яхал өргүүлээд ордог. Гэртээ зоорлогдсон гэсэн бас саяны эмэгтэй шиг цонхороо гараа явчихдаг гэсэн юм уу? Тэг нь. За. Тэгээ дараа нь бас нэг тэр чинь бас сургууль ороогүй байсан юм аа. Дараа нөгөө 4 давхарт орсон. За. Тэгэхэд 4 давхрын балконоос юуруу орцоо гараа явчихна. Ямар амар юм бэ? Харин тийм одоо төгөр айгаад. Тэгээд нөгөө яаж авах гэсэн 5 мав 4 мөрөв тэн тоосон байрнуудад байсан юм уу? Биш угсармал. Хэдвэр байранд байсан? 4-2. Хээдэд байсан юм уу те? За. Тэгээ гарч тоглох гээд юу балконоор дамжиж гараа явчихдаг. Ямар амар. Дүү маань харж байгаа бас хурцсан. Намайг гарч гараа явчихдаг гэсэн үг зүйл тарсан чинь. За. Тэгээ бүр сүлдээ хоёулаа нэг аавч мэддэгтэй нөгөө чинь тормоор хийж байгаа. Тэгээ гарчдаг өстэй. За холбогдсон баярлаа. За. Ямар юм бэ? Гэтэ бид нар нэг юу яадаг гэсэн шүү. Хоёр айлын балкон ингээд холбоотой ингээд байдаг гэсэн шүү дээ. Ингээд хамт тэнгүүд ингээд түлхүүр мүлхүүрээ дотроо цоожлоод үлдчих ч юм уу. Тэнгүүд балкон дамжиж айгүйх гэрлүүгөө ордог гэсэн. Гэтэ одоо манай хажуудлын залгаа балкон чинь жишээлбэл манай 2 дугаар орцонд байлаа гэхэд 3 дугаар орцных аахгүй нөгөө орцных. Тэгэл балконоор чинь дамжиж гээл. Тэгэл амар балкон дамжаал орчдөг гэсэн гэрлүүгээ. Гэтэ нэг одоо ингээд бодохоор амар эрсдэлтэй юм а бурхан минь. За манай төгөлдөр битсэн байна. Би гэхдээ нэг гэртээ цоорлогдож үзэж байгаагүй. Харин 1-2 удаа үлдэж байсан. Ганцаараа аав ээж хоёр ажилдаа явцсан. Том ихч хойн сурах гээд оюутан болцсон. Манай бага ихч намайг хардаг байсан. Тэр үед төмөр замын тэнд коток нэгдээд манай анаа найзуудтаа тоглох гээд намайг 2-3 удаа хайж явсан. Өөрөө ч хүүхэд байсан болохоор тэгсэн үү яасан. Эсвэл тухайн үедээ найз залуутай байсан баха. Тэгээд би гэж шаврын алт болдог байсан. Би тэгээд ээж аавыг эрэхтэн анаага ховлоод маргааш нь аав ээж ажилдаа явна. Тэр үед жинхэнэ эгчийн дарамтанд орж байгаа юм чинь гинэ. Хөөрхөн штэ. За. Улаанбаатар хотод 11 цаг 21 минут болсон. За, нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэн очир ундраа ОМЗ банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байгаа. За, таны бизнесийн санхүүгийн хэрэгцээнд тулгарсан 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэнэ гэж байгаа. Бизнест цаг хугацаа мэдээж яалтчгүй чухал. Тэгээл одоо ингээд мөнгө зээл аваад, газ мөнгө аваад тэгээд ажиллаа явуулчмаар байдаг. Тэнгүүт зээлийн ороомороо хуралд нь яасан сенатрэгээл эдийн засагч нь энийхээ царайг харна тий одоо ингээд хэцүү штэ ер нь бол. Гэтэл нэгэн өдөр шийдвүлээд өгчгөөр амар штэ яаж ч батсан тий. За тэгээд энэ одоо
хурдан шийдвэр нь бизнест хугацаанаас одоо цаг хугацаанаас хамааралтай алдагдал үүсэхгүй байхад мэдээж чухал нөлөөтэй. За тэгээд Очир ундраа ОМЗ банк санхүүгийн байгууллага нь 2008 оноос хойш одоо өнөөдөр хүртэл 17 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж бизнес эрхлэгчид болон харилцагч нартаа хурдан, уян хатан, найдвартай санхүү шийдлийг санал болгож байгаа юм туршлагатай байгууллага байгаа. За тэгэхээр олон жилийн туршлагатай найдвартай санхүүгийн байгууллагатай та 75 гэдэг утсаар холбогдоорой. 75 18 18. За Очир ундраа ОМЗ-г салахгүйгээр латинаар бичээд Facebook руу норох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтраалагчаар нэг тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэн Очир ундраа ОМЗ банк санхүүгийн байгууллага хамтрайлж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч Эртиг нэгтэй дугаартай сонирхтой холбогдлоо. Эртиг нэг. Энжел радио. Байна уу? Сайн байна уу? Өдрийн минь. Сайн байна уу? Та сайн өндөрлөл холбогдлоо. За сэдвээ сонсно нөхөө. Сонсоо ер нь би нэг хүүхэдтэй манай хүү одоо том болцсон л да ер нь дагдаа ганцаараа үлдэх аюу дургүй хүүхэдсэн. Тэгтээ их чойжлуулдаг байсан. Нэг хоёр тохиолдлын санаад ярмаа санагдаад. Нэг удаа одоо сүсгэлнэ гэдэг юм уу яа тийм нэг сүсгэлнэ гэдэг шиг юм ярих гэ. Нэг удаа ингээд бид нэг чойжлж явсан байсан чи одоо нөгөө хүүхэд одоо чадах гэж байд юм уу яа тий хараатай. Баагаад ингээд энэ тэд ингээд хоёр алхаад баагаад ингээд явцсан байж илээ нэг. Хитэн настай байсан. Тэгвэл 3-4 хавцаар байсан болов уу санагдчих. Хүүхэдээ бүр тийм жоохон багт нь орхио цоорлоо явчихдаг байсан. Орхичдаг байсан юм аа. Тэр үчид ширүүн байж одоо бодохоор айгаад одоо дүүг нь болохоор амар нэмдэг өсгөөд хүүгэн болохоор эхний ч хүүхдээсэн би дэндүү ширүү өчгдээсэн юм шиг байна. Тэгсэн бас нэг тохиолдол нь болсон чинь тэрийг ээж харж байгаа эмээ харж байгаа эмчилтэй тэгээд нэг ярианд явна гэж за одоо унтаж байгаа юм чинь арай цэрэхгүй байх гэж орхиочдөг байхгүй юу. Явцсан гин. Тэгсэн чинь манайх нэг хоёр давхар талаа. Тэгээд нөгөө юунд хаяада нэг төлхөөрөө ингээ алга болгочоор ингээ гаднаас ингээд нэг хөөчний цойж цаархоогоор ингээд тутгаар хөшөөд онгойлгочдөг байсан байхгүй бид нар. Төлхөөрөө ингээд орхиж мөрчөө. Тэгсэн чинь арай юунээс хоёр давхар дээр гарцсан цонхон дээр гарцсан манай доо дайлын нөгөө нэг нөржингээд нэг ихч үйдэг ус одоо сонсоолоор бид нарыг таньда тэгэнгүүт тэгж нөрж юмээ маа энүүгээр хаалга онгойлгоох гэж тари хутах дээрээс шиг. Хүүхдээ тэрийг юусоо мартдаггүй нэг наараас нөрж юмээ энийг хаалга онгойлгоод үг гэж тари дээрээс нь хутах шидэж байсан гэдэг одоо бодохоор айгаад дээ. Тэр хоёр нэг тохиолдол танаад ороод бүр ямар санагдаад цаглаа. За баярлалаа. За. Яа, тэгтээ хүүхдэд цожилж явах аюултай. За, манай байрны 5 давхар Дүлгөөнөө гэд хүү байдаг байсан. Аав ээж нь станцад манай аавтай ажилладаг байсан. Сонин мөнхийн бүр байн хүүхдэд цоорлоод явждаг байсан штэ. Тэр хүүхэд манай нөгөө ангид явдаг байсан. Нэг тийм даруухан тотгошоо хүүхэд болцсон байсан штэ гинэ. За дараагийн сонсогч 9913 та дугаартай сонсогтой холбогдлоо. 9913. Эмжил радио. Өдөр. Сайн байна уу? Та сайн өндөрлөл холбогдлоо. За таныг сонсож байна. Яа одоо гэртээ дөрөв тавцаас хийжээ. Юутай автото чойчлогдоод. За. Гэртээ нэг зүгшээ. Тэгээд тоонороо хоёулаа баган дамжин ээж гараа тэгээд авчны ягаад бүгд тоглож байгаа тэгээд ороо иргээл тоонороо гулсаа тэгээд боцчих. Тэгээд наастаа хоёулаа тоонороо гатагаа тэгээд атагараа тэгээд орчиндөө тоглож байгаа тэгээд энд яаж байгаа тэгээд 요소로 돈으로 ороод багнаа гулгаж ороод тэгэл гэртээ хоёулаа юм шиг тэгээд байжсэн юм шиг. Зөв. Тэгээд ордог тэгээд. Ер хороолдог байсан. За. Их тусагч байна. За, холбогдсон баярлалаа танд. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За, манай баа буюу баах бид нар баах гэдэг Батэрдэн ах маань нэг өдөр ажил дээр ирээд тэг би яаж юм ингээд нөгөө байн холбогцоор хагаад ингээд уцаар холбогддог хүмүүс ингээд төсөөлдөг байхгүй юу. Тэг баахыг нэг юм том бадрум бихтэй өндөр ийм хүн байдаг болов гэж бодсон чинь туранхай өндөр тэгээд харааны бэрхшээлтэй ах ирсэн. Тэгээ гэд бүр бид нар бүгдээрээ гайхацгаасан. Тэгээд баах гэж та ийм хүн байдаг байсан юм уу гэд нэг өдөр ажил дээр ирээд
2.25 дээр нэг ялагчулсан гэд хурж ирж бэлгээ авсан. Тэгээд бас байн холбогдох баахта баярлалдаг шүү гэж. За дараагийн сонсогч 9929 дугаартай сонирхтой холбогдлоо. 9929. Эмжил радио. За ихтэй чойслолтой нэг чойс болдог байлээ да. За Хүүхэд байхдаа харах хүн байхгүй тэгээ аав маань намайг ингээл айл найзуудынхаараа орхичдаг байхгүй юу уулна. Тэгсэн би гэрлүүгээ оргож цухтаад болдгүй. За тэгээ сүлдээ аав чойслдог боллоо гэсэн. Ихээ чойслдаггүй байсан. за Сүлдээ нүдтэйчдэг ажилд явах. Тэгсэн чи яасан байх вэ? Гэртээ хулгайч оруулсан. хүүти та өөрөө юу? Тэгээ нөгөө хүүхэд юм болохоор нэг хүн халуун зунаар пальто өмсөн нүдний шилтэй бүдүүн сайн юм мэдээ ах нь ам цангаад усуу ихээр нь оролцсон. Яана за галтгаараа 3 өрөө нөгөө 2 мянгатад амьдрдаг байсан. Тэгээд галтгаараа хогоогээд ус нөгөө усаа хийгээд авчираад ирэх орон нөгөө чи жижиг өрөөнд цосч идэх. за Тэгэл юу арснаж мэдгүй усаа угаал гараа явсан. За гэрт тулгаарсан. тэгээ юу За, хацсан тэгээд- манахаас Хамгийн инээдтэй чамдаанаас баахан доторх цавцсан байл. ямар амар хэрэгээ. За хасгаач гаж донт юм шүү. Тэгээ халуун зунаар пальтатай хүн. Тэгэл аав за энэ нөхрийг ер нь одоо чойжлээ гэ. Чойжлваа. Тэгэл яста нэг жинхэнэ хүмүүс шүү дээ. Тэр 5 давхраас ч яста хог мог шидэн, уус цаацсан, орой болохоор зурагт үзэж байгаа л үдээс хойш төмпөнтэй хувин хумгаар ус асах жагаад гулгуур ээж гулсуур гээл та шалан дээрээ тоглолдог ста. Алаад өгдөг үү. Доотлож айлмал руу ус алдахгүй юу? Оо хаалга нүдчээс манай доор нэг айгүй мундаг алдартай эмчих байдаг байсан. 240 мянга тууч их алдартай хүмүүс их амьдардаг. Тэгээ хаалга нүдээр хүүе ус алдаад байна гингүүд ааг баднаас шажлаа гэсэн гингүүд юу ч хэлж чадахгүй нөгөө айл. Хүүтээс та Заримдаа бүр тэгээ нэг 2-3 удаа манай авч хонж маань хор ингээл ажилласан шүү дээ. Тэнгүүд нэг удаа хонотор бүр хөдөө авцаа хооронд нь бас би нэг байсан юм аа. За Бас ганцаараа үлддэг. Тэгсэн чинь нэг шин орой гадаа тоглож орж ирчихэл гихтчихсэн чинь гаднаас бүрхүү тааруулдаг. яана амар юм бэ. Амар. Эсвэл тэр үед би тэр насандаа мартахгүйгээр миний хамаг биений ус ингээд босоод хөлс гараад хүнсээ толгойд өвөрөө нөмрөөс тааруулаад лсэн. Тэгээ би хүүхдээ болохоор нам унтсан байсан. Нэг сэрсэн чинь болжморж иргээл гүүгэл хаалган дээр очиж ашгүй онгоолгоогүй. Тэгэл аав маань зөндөө их чойжлох хөр хийж өгч байлаа. Тэгээ ер нь гэртээ чойжлох хүүхдүүд их сахилгууддаг юм байна гэдэг би дараа нь ойлгосон шүү дээ. Үгүй тэгээ гав ганцаарх нь болохоор чаавас хийх юм байхгүй тэгэл уйдаал юу л хийсэн ямар санд хөрөгчөндөх маха хичээлийнхэн цүнхэн тэгж тоглож байгаа зүүн. Тэгээ тэр чигтээ цүнхнээ даалт игээд өмхөр үлээ те аав хаана цүнхийн үнэтэй байсан чи мэдхгүйгээд. Чи тэрээс энэ хүн өөр хүн ингэж даалгах гэсэн чи би мэдхгүйгээд үнэ хэлгээ зодсон чи мэдхгүй гэсээр зөндөө зодсон шүү. Тэгэхээр нөгөө махан цүнхэн дотор өмхөрөө үтгцсэн. Йоо та бүр өстө зэн болдог байсан юм байна. Паянтай би бүр өстө хүүхдээс нэрээ тэр чигтээ бүр дуурсан ч кино шиг паянтай үнжиж. За гой аюу гой нэвтрүүлэг шүү. Та саныг сонсохоор маш их хүүхэд насны дурсамж гой эцэг хийнийн дурсамж санагддаг маш гой нэвтрүүлэг шүү. Тэгээчдээ энэ нэвтрүүлгийг үгүй хийгээрэй. Их урам бэлэнжилд үргэлжилсэн. За. Холбогдсон баярлаа. За гоё би ч гэсэн нэвтрүүлэгтээ дуртай. Зинмэн МТ битсэн байна. Эхлэлгүүрийн урд нэг удаа дүүтэйгээ машин түжигдээд өвөө эмээ 2 цагийн дараа гараад ирэхэд дүү бит хоёр бачимдаад баг ухаан алдах шасан байсан гэсэн. Эмээ тэгээд одоо хүүхдүүд машин цойжилд үлдээж болохгүй шүү гэдэг гинэ. Хүүшээ би бас юу яасан штэ. Охиноо 1-р ангид байхад нь сургуулаас нь аваад тэгээд хороолол дунд одоо явж хагаад нэг машинтай шүргэлцчихгүй юу. Тэгээд тэр нь одоо нэг хичээл амрах төгцөн л байсан байх 5 мав 6 мургаан сар ч юм уу те. Тэгээд 1-р ангид байсан гэхээр 5 сарын сүүлмэлэр ч юм уу нэг амар халуун л өдөр байсан. Тэгээд нөгөө нэг үнэлгээний газар ороод тэгээд нөгөө нэг даатгал маатгал гэж ингээл явдаг штэ те. Тэгээд тэр хооронд охин унтчихаар нь би за охиноо сэрээгээд явах уу гэж бодоод тэгээ машин дотроо үлдээчээд тэгээ ингээ үлгээний газар руу ороод гараад ирсэн чинь хөөх би ядчаад 4 цонхоо жоохон онгоолгоод орчихгүй ер нь нөө нэг яар цандраал ингээд явж байгаа хүн чинь тийм юм ч сандгүй юм байна. Хөөх юмт миний мохоо бүр ингээд хамаг нүүр мөр нь уулаа болцсон тэгээд бас яг ийм ингээд бараг бүтэж өгөх гээд байжсэн шүү дээ. Тэгээд ёстой хүүхдээ машин дотроо дүүжиж үлдээж болохгүй шүү. Аюултай юм байлээ базар. За Улаанбаатар хотод 11 цаг
31 минут болсон. За нэвтрүүлгийн маань дэмжин ажиллагчаар Минопос дэмжин ажиллаж байгаа. За Минопос нь Монгол улсад олон улсын SEO стандартад нэгдсэн нэг QR үүсгдэг цорын ганц пост төхөөрөмж гэдгээрээ бусад том одоо пост төхөөрөмжөөс онцлогтой. За энэ нь нэгдүгээрт Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны бүх банкуудын QR болон бүх төрлийн захин идэвхжний QR кодоор төлбөр хүлээж авдаг гэсэн үг. За мөн олон улсын болон дотоодын бүх банкны карт уншдаг. За дээрэс нь UnionPay, WeChat, Apple Pay-ээр төлбөр хүлээн авдаг гэсэн үг ахна тийм үү. За Минопосын утас нь 1811 22 1811 22. За ингээд нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Минопос баярлалаа. За дараагийн сонсогч 99 эрдэ дугаартай сонсогчтой холбогдлоо. 99 Эмжил радио. Байна уу? Байна. Сайн байна уу? Та сайн холбогдлоо. За таныг сонсож байна. Сэдвээ сонссноо. Сэдвээ сонссоо. За. Үүчтэй гэрчайлэгдэх гэж ер нь бараг л гэр ороодлын бүх айлуудад байсан. Дөө зэрлэг юу ховор. Тэгээ манай ээж авал банкд төгсөж чойж явдаг ус 24 цэцэрлэг хаяа нэг явуулж явна. Манай тэнд нэг тийм эмгэгтэй явуулаад 4 настай болоо 3 настай дүүн бас нэг 5 6 настай хөвчтэйгээ хоёулаа гэртээ шойжлогдоод. Тэгээ нөгөө тухайн үед айлууд ч нөгөө усаа зөөрөөр хийдэг. Тэгээ нэг 200-ийн боошгоо дүүргээ явчихдаг байсан. Тэгээ дүүн аман зангаа усаа уух гэж байгаад шанаг манаг авчаад тахгүй сандал дээр гараад боошг руугаа унаад. Яана ямар амар юм бэ? Эндээ тэгээ тэр явд болсноос хойш манай ээж аав ерөөсө биднийг цаачлахаа байлсан. Тэгээ гудамжиндаа ингээд тоглоод. Тэрэн дээртэй. Одоо тэгээд тэр бидний ч үед бас ч гэж нийгэм цаг үе гайгүй байсан. Тэгэл чаавас гадаа тоглоол яах вэ тэр галтаагаар байж ийн үстэй. Том машин яваад ах биш, машин гэж яваад ах биш. Тэгэл жинхэнэ сайрны эздүүд болсон доо тэрнээс хойш. Яа. Тийм аюултай юм байл тэл юм байлаа. Ер нь ээж одоо ээж аавд сануулхад. Гэж хэлэхэд хүүхдийг бол баг насны өөрөө бие авч чадваргүй тийм хүүхдүүдийг бол болж өгвөл харгалц хүнтэй л үлдээж байгаараа гэж. За. За холбогдсон баярлаа. За. Окей, одоо ч гэсэндээ тэр нөгөө бас нэг 2 хүүхэд манай тарханд штэ нөгөө бас гэртээ цоорлогдоод үлдсэн. Тэгээ ээж нь бас л нөгөө нэг цэцэрлэгт ч илүү ажилдаг, цэцэрлэгийн багш илүү хийдэг байсан. Тэгээд суботник их цэвэрлэгээ мэвэрлэж илүү бас нэг тим юмд яваад жилүүдээ ямар ч байсан 2 хүүхдээ цоорлоод яваад тэгээд нөгөө паар нь хаагараад халуус алдаа. Тэгээд 2 хүүхэд нь шалзраад бас нас орсон юм амар хэрэг болсон штэ. Тэгээд саяхан бас тэр нөгөө нэг хөдөө орон нутагт нөгөө бас гэртээ цоорлоод явцсан. Тэгээд нөгөө шатцсан. Тэгээд гэр бүлээрээ 2 хүүхэд нь лөө 3 хүүхэд нь лөө ийм хэрэг гарсан штэ. Ер нь хэцүү. Ер нь хүүхдээ цоожилж үлдэх хамгийн осолтой базар байна. Бурхан минь. За дараагийнх нь 80 тэгтээ за тасарсан. За нэг комент уушаад өгчээ. За минь бичсэн байна. Би нэг цоорлогдож байгаагүй. Гэхдээ нэг удаа намайг цоожлоод сургуультай явсан. Тэгэхээр нь би цонхоороо гараад гудамжныхаа хүүхдүүдэд тоглож байгаад буцаад цонхоороо ороод байжсэн чинь нэг юм дуугараад инээгээд би айгаад тэгсэн яасан байх нь манай хоёр ихч аль хэдийн ирсэн ааг айлгах гээд нуугдсан байдгийн ёстой амар байсан гинэ. Хөөрхөн штт. За дараагийн сонсогч 80 60 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 80 60. Эмжил радио. За сайн байна уу? Та сайн төлөв холбогдлоо. Таныг сонсож байна. За манайх нэгдүгээр оролт байсан. За. Тэгээ нэг давхарт дүүтэйгээ ойлаа тэгээд дүүцэгдэг байлаа гэхдээ аав ээж маань дүүж явж тэгээд дүүтэйгээ ойлаа манад айгүй олон түлхүүр өгдөг байсан. За. Тэгээд аав ээж гэртээ түлхүүрээ барьж байгаа хувилдаг байлаа. Өөрөө хуурай барьж байгаа. Ямар амар юм. За. Тэгээд хуурай барьж байгаа хувилна тэгж байгаа тэрийг баригдаад зодуулна. Тэгээд тэрийг хураалагчаад тэгээд зуны цагт бол балконоор буучдаг гэсэн. Хитэн давхраас? Нэг. За. Манайх тэгтээ гайгүй их намхан байдаг гэсэн. За. Нэг давхар балконтой байдаг гэсэн юм уу? Балконтой. Тийм үү? Тэр бол тийм. Арийн байна. За. Тэгээд нөгөөх маань хоёлаа тоглож байгаа яг яаж авыг бараанд харагдан гоц.
байрныхаа голд манай байрны голд юм нэг хүүхэд гараа явчихаар нарийнхан хонгол өгдөг байсан. За. Тэрнгөр гацхгүйгээл тэгээд нэг найзаагаа заавал дагуулж явна. За. Тэгээд гуруула доороосоо өргүүлж байгаа л аав ээжийг орж ирэхэд тэгэл гэрлгөө яваачдаг. За. Тэгээд эрэнгүүт нь өдөржингөө гарсангүй гэж орилж байгаа л бодлоо өрж байгаа л гэл. Дараа тоглолт тэгэл өдөржингөө голж авчихчихлаа. За. За холбогдсонд баярлалаа. За. За манай шууд эфирээс 77 77 38 83 хэрэгтэй гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсээр холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа гэртээ цоорлогдоод үлддэг байлаа гэдэг сэдвээр дурсамжаа хаваалцж байна. За дараагийн сонсогч 9925 дугаартаа сонсогчтой холбогдлоо. 9925. Эмжил радио байна. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. За таныг сонсож байна. За. Чойжлогддог байсан. Манайх дэвшсэн байхгүй. Тэгээд ээж чойжлоо явчихдаг. Тэгээд хоёулаа дүүтэйгээ тоглоол. Тэгээд сүүлдээ яасан би масхад хэцүүсэн. Чойжлохоо болчихсон. За. Тэгээд нэг удаа би бид нар 8-д сургуульд ордог байсан. Тэгээд 7-т л ийсэн. Тэгээд манай дүүмөө байхгүй сайн. Тэгвэл би нэг өдөр ингээл 100 тоглож байсан. Хажуугаа айлын охин тоглоё гэхээр гэртээ тийм ч юм ийзэн гэд гарч ирдэг байхгүй. Тэгэл би ганцаараа өөдөл чамдаануудаа ингээд чамдаа өрөө тавьчихдаг гэсэн шүү дээ. Тэгэл чамдаануудаа онгойлгосон чинь баахан мөнгө гараад ирэхгүй баахан 100 төгрөгнөд. Тэгэхээр нөгөөдгөр нь тоглоод баруун орон дээр ингээд дэлгэж тавиад. Тэр үеийн 100 төгрөг чинь амар их мөнгө шүү дээ. Харин тийм манай аав нэг тэрийн зөвлөж байсан. Яагаад чамдаандаа орхисон юм бодроо. Тэгээд ингээд тоглолцсон чинь нөгөө хажуугийн хөлт ой тоглоё гингүүд би нөгөө хөлтийг завтаа болгоод хүүхэд юм болохоор нөгөө та хайчаагаараа яваад хаал өөдөд төгчгүй. Яана. За тэгээд гараа явсан чинь тэгээд нэг мэдсэн чинь маань тулгаа орол. Тэгсэн чинь манай уртлын өөдөөдөөс арсан ингээ хашаанд байдаг шүү дээ. Тэр залуу хулгайч ирсэн лээ тэгээд авцсан. Чихүүдээ тэгээд би нөгөө мөнгөө тэрийг авсан гэдгийг яаж мэдсэн? Цагтаа барьсан юм уу? Тийм цагтаа дээж аав ирэл мэдсэн юм шиг л. Мөнгө төгрөгөө авах ингээл яасан юм бэлгүй хоолоонд авах гал. Тэгээ надаас байцаагаад идэг. Би мартсан. Би манай ах бүр намайг цагтаа шиг яасан чи яг яасан хааш нэсэн гэсэн дээгээд би ингээ юу төрөнийг юм савхан том төрөөсөн тэгээд орон догор шийдсэн гэлцэн яг яасан байцаагаад энэ тэгсэн чи тэр хулгайч яа юу яа. Тэгээд сүүлдээ би нэг чойжулж явдаг, нэг дэлгүүрээ ингэж эргүүлж явдаг нэг ажилтаа. Тэгээд юу яасан юм уу? Тэгээд мөнгө олж авсан юм уу? Юу ч аваагүй нөгөө өмнө тэгээд би найдас нүүрс авдаг байсан гэж хэлсэн гэсэн. Бид нар тэг юу ч мэддэггүй. Тэгээд юу орсон чинь ингээд мөнгө ингээд дэлгээд өрөөтэйсэн. Мөнгө байхаар чи билийн цаавар тийм тэгж дугаасаа тийм. Тэгж ээжэд нэг тэр одоо нэг хогшоос мөгчсөн очиж дуудсан чи тэгж хэлсэн. Тийм мөнгөө ингээд дэлээ тавьсан биш үү? Би бүр мартсан баг. Нэг хүүхэд тоглоё гэд дуудахаар. За. Оо хулгайч заахан бэлээ хоол бэлдээд өгсөн биз дээ тий. За баярлалаа. За холбогдсон баярлалаа. За ингэж штэ би 3 хүүхдээ хагас санд ажилдаа яалтчгүй үедээ төгжөөд гардгаа буцаад ирэхэд том маань хоол игээд 2 түгээ хооллолт центр байж байдаг гинэ. Оо ямар мундаг юм те. За дараагийн Улаанбаатар хотод 11 цаг 40 минут болсон хамтран аялагчид танилцуулсны дараа утсан авъя да. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар хиймэр хөшгөний дэлгүүр хамтран ажиллаж байгаа. За танаа гэр бүлд хөвөн даван болон майлангийн давуугаар химийн бодисгүй хөнгө эрүүл за мөн эко 99% нарны хамгаалалтай агаар сайн нэвтрүүлдэг байгальд хоргүй сэтгэлд амар хүшгийг хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлсэн боломжийнээр санал болгож байна. За чанартай гэд их үн нэмэлгүйгээр хэрэглэгч танд санал болгодог. За чанартай уршиг ирээд үзээд мэдрээрэй гэсэн байна. За тэгээд эднийхээс StorePay Pocket Zero Lendman апаар захиалан бас авах боломжтой байна. За мөн одоо аваад дараа төлөхөөр шимтгэл хүн TikTok-оор хөшгөө авах боломжтой байна шүү. Тэгээд та шинэ байр
тэр офис туслан болон гэртээ одоо шинэ өнгө төрөх нэмээрээ. За тэгээд эдний даавн хөшөг, чүүл, босоо, тууцан хөшөг, чүүлтэй, чүүлгүй, за модон болон хулсан хөшөг, ром хөшөг, ком хөшөг, мом гэдэг ямар хөшөг гэдэг юм болоо. За хүрээтэй, хүрээгүй, жалюузан болон хуйлдаг хөшөг гэх мэт маш олон төрлийн хөшгнүүд байгаа гэж шүү. За хэмжээг нь аваа зөвлөгөө өгөө. За хэмжээ авч суйрлуулж өгдөм байна. За хөшөг угаах аргаас бас хуваалцсан байна. Та цагаан чүл угаахдаа гүн бохирдол арилгах угаалгын бодисоо хийгээд хүүт уусанд тэгээд базаад хонуулаарай гэж байна. Халуун усаар угааж болдгоо шүү гэж байна. За ингээд хэрийг нь маш сайн дэвтээгээд маргааш нь угаалгын машинаар угааж болдог шүү гинэ. Ингэж бод юм уу? Би ч одоо сайхан чүлээ ингээд зүгээр богдоо усна ингээд булхаад тэнгуут ингээд бөөн хар угаар утаа болчих тийм ингээд хав хар гардаг штэ. Тэгээд зүгээр сайхан цэвэр усаар зайлал. Тэгэл цэвэр усаар зайлал тэгэнгүүтээ шууд цэгсэрж байгаа л амар сайн цэгсэрж байгаа буцаад өлөгчдөө штэ. Ингэж хонуулж монуулаад тэгэнгүүтээ угаалгын машин дуугаад гэсэн юм штэ. Мэдмээр юм байна. За утас нь 86224444 гэсэн байна. 86224444. За Facebook нь болохоор Хэмэр хөшөг гэдэг кириллээр бичээд Facebook руу орох боломжтой байна шүү. Ханга хотхны баруун талд сүүл имлэгийн залгаа Go-to market 2 давхар байдаг гэж шүү. 205-аас 207 Хэмэр хөшөг гинэ. Манайх сая нэг хөшөг авч исэн. Хөшөг авч ихээр ста шаал өөр болд юм билээ. Ингээ гэр бүр ингээд дүүрээл ирдэм байлээ. За тэгээ манай хоёр хөшөг чинь юу яасан штэ. Том мөрөө унтлагын өрөөндөө би нэг угаасаа хав харанхуй болгодог маш гоё зузаан материалтай хөшөг авсан. Наадталтаасаа харах тийм цагаан саарлам шиг мөртлөө тэгээ ерөөсөө ингээд амар үнэхээр нарыг бол гэрлийг бол үнэхээр ерөөсөө оруулж ирдэг юм байлээ. Тэгээд манай хоёр хөшөг авчирч өгөөд тэгээд бүр хөшөг тогтоож өгөөд хөшгийн маань хийж өгөөд тэгэнгүүтээ бүгдээрээ нийлээд 822 мянга дээр тэр чинь бас хямдруулсан үн шүү. Хямдруулаад шүү. 2 чүүл 2 хөшөг маань нийлээд 822 мянга болоод тэгээд хөшөг тогтоосон үндэ ажлын үс 70 мянган төгрөг өгсөн гэхэлэр чинь бараг 900 мянган төгрөг болсон. Ийм үнэтэй байд юм бэлээ. Ер нь бол. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагч Хэмэр хөшгөний дэлгүүр баярлаа. За дараагийн сонсогч 9926 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 9926. Эмжил радио тасарсан. Гэтэ манайх Хэмэр хөшгөний дэлгүүрээс аваагүй шүү. Гинт хөшөг ярихаар хөшөг ярмаар санагдаад. Манай оюутны анги охин угаасаа хөшөг чүүл зардаг. Тэгээ бас их олон жил болж байгаа. Тэгээ ангийнхаа хүүхдээс авсан. Хөшөг чүүл авсан. За дараагийн сонсогч 9926 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 9926. Эмжил радио. Байна уу? Байна уу? Та сайн өдрт холбогдлоо. Сэдвээ сонсно нөхөө. Сонссон. За таныг сонсож байна. За. Бүр нэг багт болж исэн. Бүр жоохондоо болж исэн нэг түүх ярих гэдэг. Нэг жоохон бахта юу агаад. Тэгэхэд чинь цэцэрлэгт ороогүй байсан. Манай ах цэцэрлэгтээ явсан. Тэгээ манай аав ээж хоёр намайг юу агаад нөгөө зураг зуруулаад би нэг зураг бодоод байсан чинь юу агаад намайг тэгээ зурга бодож агаад нөгөө би унтцсан аахгүй юу. За. Тэгээ унтцсан байж агаад чинь нэг сэрсэн чинь нэг гэрч хайжтэй. Тэгээд бүр юу яагаад яач вэ гэдэг хаалгууд тогшоод онгоол би чинь жоох юм чинь тэгээд юу агаад болдгоо. Ингээл тийшээ уйлаа сандраад тест одоо яана гэл. Тэгээ нөгөө маань ширээчэн юу байсан. Энэ нөгөө галтгооны ширээчэн нөгөө яг ийм жоох цонхон айгу том бохгүй юу. За. Тэгээд цонхон жоохон том тэнгүүтээ юу ас. Ширээн дээр нөгөө сандал тавьжаад дээш ингээд ширээн дээр гарангуудаа нөгөө цонхон ингээд нөгөө гутлаар ингээд цохол байсан. За. Тэгээд ингээд цохол би тэгэл уйлаад цонхруугаа ингээд цонхон ингээд хөшгөлөнгөө л уйлаад байгаа даа байхгүй юу. Тэгээд бүр юу агаад ингээд уйлжсэн. Тэгээд цонх хагараад тэр үед. Хүүдээ. За. Тэгээд цонхороо тэгээ яаж гарсан тэгээ ямсан гараа доошоо. Яаж шил мэлэн зүсэгдэжээгүй бурхан минь. За. Тэгээд бүр юу агаад. Тэгээ хашааны хаалгаа онгоолгоод гараа доошоо бүр нэг сургуулийн нэг автобусны буудлын хүртэл гүүгээд гүүцнээ санддаг байхгүй. Тэгээ автобусны буудлын дээр зогсож байгаа чинь нэг баахан автобус яваад тэр үед чинь нэг микро их явдаг гэсэн. Тэгээ микроноор яаж харин тэр автобус суучихаагүй ингэж боддоо шүү.
Тэгэл яагаад хүлээгээд хэнийг ч хүлээгээд аа мэдгүй. Тэгээ автосны бод тий. Тэгээд автобус байсан чинь дээшгээ нөгөө эсрэг тал руугаа дээшээ өгсдөг автобус байсан. Тэр автобус болохоор тэндээс манай ээж харсан юм уу яачих. Хөө тэр дээдлийн дараагийн буудаас дээрээс доош над руу чиглэлтэй гүүгээ иржсэн ээж. Йоо. Тэгээд амар загнуулаад ёо. Тэгээ гэрлөө хаацсан чинь болох намайг загнаагүй. Тэгээд цонхоо агарсан гэл тэгэл тэрийг өстой юм мартдаг шүү. Айгуу жаахан тэгэл яаж хүн амт авч өгчөөгүй юм гэж боддیں۔ Тэгэж айгуу их чайдаг байсан. Тэгээ бас нэг гэртээ ахтаа ингэ чайдаг тоороо чайчны нөгөө төгжээний хэсэгт юм жижиг төмөртэй байхгүй. Тэрийг бахиар ингээд эргүүлээд онгоолгож гарч тоглож жагаад аав чир ирэхээр болонгод гэж бусаа төгжчихдэг гэсэн. За хатцанд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За энэ нөгөө нэг Батбилэг алтан үлзийгээд бид нар нөгөө нэг манай хамаатнуудын нөгөө халдар хүндтэй хүмүүс гэдэг хэлжсэн шүү дээ тий. Тэгээд алтан үлзий жүжигчний хүү гэж би ойлгосон санаад байна. Гэтэ бид нар комментэн уншиж өгөөгүй л тий. Алтан үлзий гэдэг одоо манай нөгөө нэг үнэр бүлийн гармаа шүү дээ. Гармаа гэсэн үг. За битсэн байна. Сайн байна уу? Гэртээ цоорлогдож байсан түүх аюултай, инээдтэй, сонирхолтой түүхүүд зөндөө байна. Гэртээ ахтайгаа хойлоо цоорлогдно. За нэг удаа хамаг аяг халбах сэрээгээ цонхороо шидчихсэн. Ээж аав хоёр орой ирээд нэг аягандаа цувж хоолоо идсэн гэдэг юм гинэ. За дараагийнх нь манайх Тэнгисийн арын 9 давхрын 8 давхарт байдаг байсан. Аав ажилласаа цайныхаа цагаар гэрлүүгөө явмаар санагдаад явсан гэдэг. Тэ хажуу байрны хажуугаар гараад гэрлүүгөө харсан чинь ах хэд хоёр болчмор шиг хоёр юм тагтан дээрээ сууж исэн гэсэн. Гайгүй ага хөлөө унжуулчихсан. Аав яаж 8 давхарт гарснаас сандгүй жижиг өрөөний хаалгыг онгоолгоол ухаан орсон гэдэг. Тэгсэн чинь ах хэд хоёр байхгүй байсан. Сандраа доошоо харсан чинь ах хэд хоёр байгаагүй гэсэн. Тэгэхээр нь за унаагүй юм байна гэж удаад ухаан орсон гэсэн. Тэгээд сайн гүйлсэндээ гинэ. Йоо ямар амар юм бэ те. За бас нэг удаа доор хонхны баяраа тэмдэглэж байсан ах эгч нарын дээрээс шанаганд шээгээд цацсан гэсэн. Ямар амар. Чи ядаж ус цацсан л байгаа да зүгээр усыг цацсан байгаа да. Тэгсэн ах эгч нар мэдээд манай хаалгыг эвдэх гээд нүдэж байхад хажуу айлын эгч наад айлт чинь 2 хүүхэд байгаа. Аав ээж нь цойрлоод явчтiim. Аав нэрээд оройн турсхыг хуулуулад өгьегээ тайвшруулж яж явуулсан гэдэг. Ярил ихэн байна уу гинэ. Яста бужигнуулдаг байсан байна. За одоо бол ууцсаахгүй манайхан одоо комментод уншиж өгч байгаа тэгээ нэвтрүүлгээ өндөрлөнөө. За Монгол тулга юу байсан? Багдад цойрлуулж байгаа мөртлөө 25 хүрээд нэг хүүхэнд 2 өдөр цойрлуулсан гинэ. Тэгсэн чинь комментэн дэшээ гүйцэн тэгээд унтчихт нь цойрлоод 2 өдөр хөдөө явцсан гинэ. Ямар амар хэрэг вэ? За газиёрыг гэртээ цойрлогдоод үлддэг байлаа гэсэн байна. За цонхны хаалтны завсраар гарах оролдлого хийж байсан гинэ. За гэртээ цойрлогдож үлддэг байлаа. Гармаа гэд сонсогч утсан байна. Балкон дээр гарахаараа бусад өрөөнүүд рүүгээ орч чадахгүй айдаг хөвгт байсан болохоор нэг өдөр гэрээсээ оргож байлаа. Ярил их урт түүх бэ гинэ. За гих мэдчлэн одоо дурсамжаа хаваалцсан та бүхэндээ баярлалаа. Тэгээ энэ хүрээд 2025 оны 5 дугаар сарын 8-ны пүрэв гарагийн та сайн өнтрүүлэг радиогийн 1-р студиэс та ганцаараа биш гэсүрэтээр шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар нэг төрбөн мөрдлөх бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэн очир өндрөө ОМЗ баг санхүүгийн байгууллага за мөн хиймэр хөшгөний дэлгүүр хамтран ажиллаа. Баярлалаа. За өргөлөөл эрхэм сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа үдийн хачир нэвтрүүлгээ хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3